Эдгээрийг баримт нотлохотойгоор дэлгэж шүүх Петрочайна дайчин тамсах компанид 1.3 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах шийдвэрийг гаргажээ. Нөхөн сэргээлтэд зарцуулагдах энэ хөрөнгийг орон нутгийн төсөвт хүлээлгэн өгнө. За өөрөөр хэлбэл малынхаа бичээрийг сүйтгэсэн малчид энэ хөрөнгийг хохирол хэмээн авна гэсэн үг. Харин стратегийн өмгөөлөл хийсэн байгаль хамгаалах газруудад үүнээс ашиг хүрдэхгүй гэдгийг тэрээр онцолсон. За энэ удаагийн шүүх хурал ард түмний талд шийдсэн нь шүүхийн шинжилэл үнэхээр хийгдэж байна гэдэг итгэлийг багц чадхаа төрүүлсэн явдал боллоо. Гэхдээ шүүх хурлын үед засгийн газрыг төлөөлөн оролцож байсан газрын тосны газар ялагдсан компанид алд үг дуугарч байсан нь шүүх өөр шийдвэр гаргах гэж байсныг хэлж байлаа. Нийтдээ байгалийн нөхөн сэргээлт хийх учиртай 1130 га газрыг шүүхээр нөхөн сэргээлт хийх шийдвэр болоод цаашид үйл ажиллагаанд нь өөрчлөлт хийх шийдвэрийг шүүх гаргалаа. За ард түмний тал зогсох учиртай газрын тосны газар компани талд орсон ч шүүх үннийг шийдчихжээ. Олон удаа буруугүйгээд мэлцэж байсан Петрочайна дайчин тамсаг компани үнэн худлын шалгуурын тэнцийг хуурч чадсангүй. За гэхдээ энэ компани шүүхэн шийдвэрийг төтгөлзүүлж дав заалтахаар зэхэж байгаагч их сурвалжууд хэлж байсан. Цагдаагийн байгууллагаас шуурхаа тусгай бүлгийн 600 барил хэмжээтэй гаргаж байна. Гэтэл өнөөдөр энэ асуудал шийдэгдсэнгүй. Телефон яах вэ? Нэвтрүүлэг шууд үзэгчтэнд хүрч байна. За нэг цонхоор нэвтрүүлэг өнөөдөр 3 сэдвийг хүрээнд харилцан ярилцаж зочныг студид өрнө. За өнөөдөр яг бидний ярилцах дараагийн сэдв бол Петрочайна дайчин тамсаг компанитай холбоотой асуудал байгаа. За 2 жилийн өмнөөс Петрочайна дайчин тамсаг компанитай үүссэн за шүүх хурал за хэрэг за анхан шатных нь шүүхийн шийдвэр бол гарсан байгаа. За энэ шүүхийн шийдвэр бол за иргэдэд за иргэний хөдөлгөөний за байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн талд гарсан. Тэгээд студид яг энэ Петрочайна дайчин тамсаг компанитай холбоотой за шүүх хурал за энэ хэрэг дээр яг ажиллаж байгаа за стратегийн өмгөөллийг хийж байгаа бас төлөөлөл ирсэн байна. За студид за ганц за дорнод нутгийн төлөөллөөс тийм ирж байгаа ганц гэж хүн ирсэн байна. Тэгэхээр яг Петрочайна дайчин тамсаг за ирээд өчигдөр болоод өнөөдөр яг ямар үйл ажиллагаа явуулж ирсэн бэ? Тэн за 2005 оноос эхэлж олборлтын хайгуул олборлтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд яг гол нь бол бидний нөгөө үйл ажиллагааны стратегийн өмгөөллийн гол зорилго бол орон нутгийн иргэдийн орон нутгийн эрх ашиг хамгаалах, байгаль орчин хамгаалах. За дагуур зорилт нь бол түүнтэй холбоотой газрын засгийн үйлдвэр нөгөө тал газрын засгийн хуулийг батлуулах гэсэн ийм зорилготой үйл ажиллагаа явуулсан. За Петрочайна тамсаг компанийн хувьд бол яг ерөнхийдөө бидний харж байгаагаар үйл явцсан хувьд бол хайгуулынхаа үед олборлт явуулаад тэгээд тухайн байгаль орчныг сүйтгэх стандартын дагуу хийгээс болж л хохирол төр зам аргагүй гаргадаг тэгээд өв сургамал зэрлэгчдэг одоо тийм тэгээд одоо газрын хөрсөн бохирддог нэвтэр ийм үйл ажиллагаа технологи энэ дагуу явуулах ус болж хохирол гарсан л да. Тэгээд энэ дээр нь одоо хяналт тавьж идэг газрын төсний газар байгаа байгаль орчны байцаагч мэргэжлийн хяналтын алба тэгээд газрын төсний газар байгаа. Тэгээд энэ мэргэжлийн байгууллага нь өөрсдөө сангалтай ажиллаж чадаагүйгээс энэ хохирол гарсан байна. Тэгээд хохирлын хувьд бол бид нар яхаа энэ чинь яг бүтэн гараагүй ч шүү дээ. Зөвхөн 11.3 км газар тэгээд тодорхой нэг 1000 гаруй газрын хохирлын хэмжээ гарсан гэдэг. Тэгэхээр яг хохирлын хэмжээг ер нь хаанаас тогтоосон болоо ерөөхдөө одоо яг нэг Петрочайна дайчин тамсаг Дорнод аймагт үйл ажиллагаа явуулсан цааш байгаль орчныг ихээр бохирдууллаа гэж ярьдаг. Олон ч удаагийн шүүх хурал болж хойшилж байсан. За тэр удаад бас байгаль орчны нөхөн сэргээлтнээс зориулж хохирол гэдэг одоо энэ асуудлыг одоо л яг жинтийн шиг тийм ээ 1.3 тэрбум гэдгийг бас ярьж байх шиг байна. Тэгэхээр яг энэ хохирлыг яг хаанаас тогтоосон юм бэ? Энэ шүүхээс ухаанда мэргэжлийн үнэлгээний компаниар гаргуулсан эдэл л дээ. Тэгээд яг ерөнхийдөө хохирлын хэмжээг би зүгээр жилдээ эн чинь 7-оос 9 сая долларын нөхөсрэлт хийдэг гэж байгаа. Тэр чинь нийт сүүлийн 3-4 жил ихлээр чинь нэг за 40-50 сая долларын нөхөсрэлт хийсэн байна да. Тэгэхээр хохирол тэр нөхөсрэлт хийсэн зардал хоёр бол мэдээж хохирлоосоо давсан одоо байж энэ бодтой болох хэрэгтэй. Тийм учраас энэ хохирол бол яг бодтойгоор тооцогдсон биш л дээ. Зүгээр стратегийн өмгөөллийн хувьд бол бид нар жишг тавиад байна л да. Ямар ч хийсэн
уулуурхайн компани Монголын байгаль орчин сүйтгэсэн тохиолдол хохирол хүлээдэг юм байна. Цаашдаа уулуурхай явуулж байгаа компаниуд бол одоо нэгэнт ийм хохирол үлдээдэг учраас цаашдаа одоо тэр Монгол орны болон гадны стандартыг барьж тэр хөсрөлтөд давхар хийж явах хэрэгтэй юм аа гэсэн жишгийг стратегийн өмгөөллөөр тавьж байгаа юм л да. Тэгэхээр яг миний гарт бол яг Петрочайна Дачин Тамсаг компани одоо энэ үл яг өрөмдлөгийн бас гарсан одоо газрын төсвийг одоо газарт нэвчүүлэхгүй байх хэвээр тийм одоо хамгаалалт гэж хэлж болох уу? Яг энэ хамгаалалт тий хамгаалалт нь одоо нэвчүүлэхгүй байхад дундуур нь одоо хамгаалалт болж идэг зүйл байгаа. Энэ ихэд л одоо ийм нэмэх юмыг одоо хамгаалахгүй байна гэж байх уу? Та бас энэ дөр ярихгүй яг таны бие авчирсан юмнаас л ярьж байна л да. Тий яг одоо технологи юм л да. Энэ пленк гэж нэрлэдэг юм. Тэгээд стандарт наадах чинь бол одоо пленк гэж хэлэхгүй зүгээр хулдаас л байгаа юм л да. Тэгээ энэ бол газар дээрээ бол ингээд бүр урагцсан, сэмэрчгсэн. Газар дээр тийм бодвол бид нар шүүхтэр бол тэр зураг мөргийн бүгдийг авч ирсэн. Тэгээд эн чинь өөрөө тэр өмөрмийн зүүмп гэдэг нийт 600 зүүмп байдаг. За 5-аас 600 зүүмп байдаг. Энийг яаж байгаа дэвсэж байгаа. За өрмийн шингэн хаягдлын далан гээд бараг 50-аад далан байгаа. За бидний яаж бол 20 хэдэн далан байсан. Тэгээ энэний доогоор дэвсэж идэг гэдэлтэй. Тэгэхээр одоогийн бодит байдал дээр бол энэ юунууд нь урагдцсан, доошоо тэгээд газрыг нэвчсэн. Уг нь бол ямар байслаа лээ? Ерөөсөө эн чинь бит энэ стандарт юу энэ биш л дээ. Энэ бас стандарт өшөө зузаан тийм биллионк материал байдаг. Энэ бол 30-40 жил хамгаалдаг 40-50 градусд төсвөртэй 30 жилийг одоо тэр хог хаягдлыг доошоо нэвчүүлэхгүй барьж идэг гэдэлтэй технологийн дагуу бол тийм учраас энэ технологи зөрчөөд одоо энэ юуг бол 2011 оны сүүлд өмнө сая сүүлийнхээ эдэн зүүмпүүдээр дэвсгсэн байхгүй. Өмнөх зүүмпүүдийг бүгдийг булаа хийцэн. Энэ бол одоо газар ингээд нэвчээ шингээд явж гин гэсэн. Нэвчгийн ямар хор нөлөөтэй байдаг? Одоо газар чинь нефт чинь газар ингээд нэвчээд явчихдаг одоо дарахад явчихдаг тийм. Яг ийм байдалтай л газар л ерөнхийдөө дээрээс одоо нэг 10-20 жилийн дараа харахад бол нэг толботой л сансаа зураг харж байгаа шүү тийм. Тэгвэл ингээд газар нутаг ингээд толботой л тийм л юм харагдах байх л да. Тэгээ ерөнхийдөө тэр байгаа ургамал юмнууд нь халцраад зэрлэгшээд тэгээ ийм байдалтай болно л да. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ 1.3 тэрбум төгрөгийн одоо хохирлыг төлөвлөхөр боллоо гэж ярьж байна те. Тэгэхээр энэ хөрөнгө яг бодит ажлыгээд эргээд байгаль орчны нөхөн сэргийхэд ер нь хэр одоо зарцуулагдах хангалттай хөтсөн хөрөнгө юу? Тий зүгээр энэ тэр бизнес жилийн 7-оос 9 сая доллар зарцуулчихдаг гэж тайланд байж байгаа. Тэгэхээр энэ мөнгө бол тийм шууд хөсрөж ихэд биш шүү дээ. Тэгэхээр нутгийн тэр тухайн нутагт тохирсон иргэдэд хохирлын төлөвлөж байгаа төлбөр юм. Гэхдээ энийгээ бол орон нутгийн төсөвт өгж байгаа. Нацсан юм. Тэгээд өөрсдөө тэрийгээ л тэр байгаль орчноо байдаг юм уу? Орон нутгийнхаа өөрсдийн бусд одоо орон нутгад зарцуулах тийм бүр хэрэгтэй л дээ. Төлбөр бол бүр аваагүй л гэсэн үг үү? Аваагүй анхан шат эн чинь дараа нь давсаалт хяналтын шат гэдэг ингээд цаашаа явна шүү дээ. Ер нь яг шүүх хурал дээр яг танай зүгээс стратеги өмгөөл хийж байгаа зүгээс шүү дээ. Яг хичнээн төрлийн нэхэмжлийг гаргаад байгаа юм бол хохирлж гэдэг юм уу, нөхөн сэргээлт хийх ёстой ч гэдэг юм уу, бас хэд хэдэн зүйл яригдаад байгаа шүү дээ. Тий яг энэ гарсан нэг мэрэгжлийн байгууллагаар гарсан үнэлгээ 1.3 тэрбум байгаа. Тэгээд үлдсэн тэр нэг үлдэгдэл тэр нөхөн сэргээгээгүй байгаа одоо бодит байдал дээр байгаа тэр юугаа эргэж цааш нь сэргээж хандаа нөхөн сэргээлтийг барагдуулах. Тийм ажлууд тийм хоёр гол үндсэн чиглэлээр нэхэмжилсэн л дээ. Тэр бид нар өөрөө энэ чинь зөвхөн энэ юунд